Мянган баяр гэдэг Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн 4-р курсын оюутан санхүүгийн менежмент чиглэлээр суралцдаг байгаа. Сайн байна. Намайг Мөнхөл гэдэг. Би Хятад улсын BFSU гэдэг сургуулийн 3-р курсын оюутан бизнес чиглэлээр суралцдаг. Намайг Гүлнур гэдэг. Би Мандах сургуулийн санхүү менежмент мэрэгчлэрээ 4-р төчлөлтөд суралцж байгаа оюутан байгаа. За намайг Мөнхөрдөн гэдэг. Би одоо 3-р курсын оюутан Хятад улсын шагаалын шин гэдэг сургуульд олон улсын эдийн засгаар суралцдаг. Сайн байцгаана уу? Намайг Лавдлан гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуулийн 4-р курсын оюутан банкны менежмент чиглэлээр суралцдаг байгаа. За сайн байна уу? Намайг Гамбуян гэдэг. Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн 4-р төвчний оюутан санхүү менежментээр суралцдаг байгаа. Ер нь бол Facebook page-ээс авсан. Яг мэдээллийг нь хараад ер нь орлоод үзье гэж шийдээд тэгээд яг CV-г илгээсэн байгаа. 6 сард ирээд өөрөө ингээд одоо дадлагаар оюутан авах гэсэн асуусан. Тэгэхээр манайх ингээд ирээдүйн дадлагч хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсэн байгаа. Энэ хөтөлбөрийг болохоор найзсаа сонссон. Манай найз болохоор Facebook-аас харсан гэсэн. Компани мэйл хаяг руу зүгээр дадлагын хүсэлтэд илгээгээд яг CV-гээ явуулсны дараагаар компани мэйл хаягаар яг хөтөлбөрийн талаар нарийн мэдээллүүдийг олж авсан байгаа. Голомт Капитал яг Facebook пэйж хуудсан дээр нэг ирээдүйн дадлагч хөтөлбөрийн зар өссөн. Тэгээд тэрнээс нь хараад Facebook пэйж хуудас руу чат ичээд тэгээд мэйл хаягийг аваад тэгээд материал илгээсэн байгаа. Өөрөөгөө нэг арай багийн одоо гишүүний хувьд арай нэг өөр хэлбэрээр ерөнхийдөө өөрийгөө харсан байгаа. Түрүүний хэлсэн шиг өдөр болгон яг адилхан байдгүй. Тэгээд нэг өдөр альбом бичиг хөргөж явж хаад тэгээд цахилгаан бичнийг бариад өгч ирж ирсэн. Тэр л ер нь нэг ерөөс таамаглашгүй нэг юм гэх юм уу. Нийтдээ үйл явдал миний хувьд амар тийм дурсамжтайсэн. Энэ юу гэхээр одоо цэнхэр тийм одоо харилцагчдын мэдээллийг манай байгууллага ингээд нүхтэй хавцанд хийгээд цэнхэр хавцанд ингээд кодлоод тавьдаг байгаа. Тэгэхээр би энийг ингээд анх одоо нүхтэй хавцуудыг аваад цэнхэр хавцанд ингээд хийж байгаа штэ. Тэгсэн чи бүх одоо нүхтэй одоо бүх хавцуудыг ингээд эвдэлсэн байхгүй цэнхэр хавцуудыг нөгөө гараараа ингээд товч дардаг. Тэр ингээд би мэдхгүй гараараа бүгдийг эвдлээд хайцсан байхгүй. Тэгээ би шинээр ингээд цэнхэр хавц авч ирээд бүгдийг амар ингээд мундаг болж байгаа штэ тий. Би ингээд шинэ хавц авчлаа гэдэг. Тэгээ бүгдийг хийгээд дахиад ингээд эвдэрчих жоохгүй гараа тэд бүх гайхаад заяа. Чи бүр ингээд зүгээр байсан хавцуудыг эвдэлсэн биш үү гэж надад тэгсэн байхгүй. Тэгсэн чи тэр цэнхэр хавц яадаг хавц гэсэн тэгэхээр нөгөө товчийг ингээд дараад хаадаг байсан байхгүй. Тэрийг би мэдхгүй гараараа бүгдийг эвдэлсэн байсан. Тэр миний хувьд амар дурсамжтай зүйлсэн ер нь. За миний хувьд болохоор би яг танихгүй хүнтэй шууд хуцаар холбогдоод ийм мэдээлэл өгнө гэдэг тэр айгүй сандарсан байсан. За тэгээд эхний өдөр тэр маш сандралтай хүмүүстэй ярихад амар хэцүү холбогдож байгаа хүмүүс миний сандарсныг мэдээ за 50 гэх мэтэр тиймэрхүү зөвлөгөө өгөө. За 2 дахь 3 дахь өдрөөс эхлээд хүн ярьж байгаа хүний анзаараад за иймэрхүү хүн байна. Энтэй ингэж ийм мэдээллийг илүү өгвөл зохимжтой мэн гэдгийг өгөөд за миний талаас болохоор ийм мэдээлэл нэ за таны талд асуудал байна уу гэд хоёр талд асуудлаа шийдээд тэгээд эцэнд үр дүнд хоёр талд хоёулаа happy уцаа тасалсан. Энэ бол хамгийн дурсамжтай байсан. Яг манай багийн бэлтгэсэн 2 удаагийн мэдээлэл ороогүй харна. За энэ ер нь мэдээлэл жоохон муу болчихсон юм байна. Ороогүй байгаа юм байна гэж бодсон чинь яг нэг өдөр 3 мэдээлэл нь яг тэр чигээр хамт орсон. Тэр үед хамгийн гоё санагдсан. Тэр нь хамгийн дурсамжтай үйл явдлаас. Хамгийн дурсамжтай байсан гэвэл ихэдөө нэг олимп болж байсан. Тэр олимпоор л ирэхдээ хамт олноороо суучаад бүүн рүү нэг хэсэг яг бүх хилцээрээ суучаад ингээд олимп үзээд тэр үйл ирэхдээ амар дурсамжтай байсан. За юуны өмнө том зургаар нь харах юм бол яг үн цаасны компани яг хэрхэн ажилтдаг вэ гэдгийг яг практик дээр дотор нь яг одоо халуун цэг дээр гэж ярьдаг шүү дээ. Яг тэгж мэдэж авсан байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь брокер зөвхөн харилцагчийн нэрийн өмнөөс за дилер зөвхөн өөртөө нэрийн өмнөөс арилжаа хийдэг хөрөнгө оруулалт хийдэг гэж үзэжсэн бол одоо яг брокер юу гэдэг, андеррайтер юу гэдэг гэдэг практик дээр мэдэж авсан. За дараагийн зүйл нь болохоор арилжаа судалгааны хэлцээр бид нар демо данстаар арилжааж утсан. Салбар сонгоод тэрэн дээрээ суурь шинжилгээ, техник шинжилгээ хийж сурсан. Өөрөөсөө бас багц бүрдүүлээд хоорондоо нэг жоохон уулзах маягийн болсон. Брокерийн хэлцээр тэ тухайн одоо харилцагчтай мэдээлэлээ яг яаж хүргэх юм мөн тухайн харилцагчтай одоо шууд ингээ ярихдаа тэ тухайн харилцагч яг ямар сэтгэл зүйтэй байна тэ тухайн харилцагч одоо өнгө айсыг нь одоо
өнгө аястаа одоо яаж харьцах хэрэгтэй гэдэг талаа эхлээд ингээд сурсан байгаа. Хамт ажиллаж байгаа хүмүүсээс бас юу суралцгаа юун дээр анхаарах хэрэгтэй гэдгийг сурсан байгаа. За 3 дахь гол нь 4 дахь 7 хоног дээр болохоор яг академик мэдлэгээ яг амьдрал дээр практикээр гаргаад яг хувьцаа үн цаасны компаниуд яг энэ академик яаж үрдэн болон санхүүгийн бүтээгдэхүүн болгож гаргадаг юм бэ гэдэг дээр илүү суралцсан. Арилжаа судалгааны эхлэлтээс хойрлогдох явцдаа бид нар өдөр болгон мэдээлэл бичиж оруулсан. За яг тэр үеэр бол яг одоо ямар нэгэн мэдээллийг хэрхэн оновчтой бичих талаар хэрхэн хүргвэл одоо яг харилцагч нар илүү өргөөжтэй хүлээж авах талаар бол их зүйл сурсан байгаа. Дотоодын компани зах зээл дээр яг хугацааны анализ хийхэд яг юу хэрэгтэй, яг юунаас эхлэх хэрэгтэй. Тэгээ мөн санхүүгийн байдлын уялдаа холбоо, тэгээ топ 5 аргаар хэрхэн үнэлгээ хийх зэргийг үлээрэхдээ илүү дэлгэрэнгүй сурсан байгаа. Эхлээд жоохон хэцүү байдаг. Тэгээд тогтмол үр дүнтэй хийгээд ах юм бол эргээд харахад тэр зүйл нь яг чаддаг босныхаа дараа харахаар айгүй тийм хэлбэрхэн зүйл дээр жоохон шантрах гад байдаг талтай байдаг. Тэгэхээр доотлын дүүнэртээ хэлэхэд альва зүйлд тийм гоё эрчтэй, хүчтэй, тийм айж нэг хоошоо суугаад ах хэрэггүй гэж зөвлөх юм байна. За өмнө яг дадлага хийж байгаагүй ч гэсэн яг хүмүүсээс сонсоход Монгол дадлага хийхэд ер нь нэг хар ажил хийх гэх юм уу одоо кофе зөөх ч юм уу юм зөөдөг нэг тийм хөө гэж төсөөлжсэн. Яг тэгээд яг орж ирээд техникийн өдөр бол шууд шал эсэргээрээсээ баг бидний төлөө ингээд юм ингээд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэдэг. Тэр нь гоё хөтөлбөр байлаа. Ихийг ойлгосон, ихийг сурсан зүйл байлаа. Голомт Капиталын хамт олонд маш их баярлснаа илэрхийлье. Одоо бүх ах эгч нараас одоо өдөр болгон олон юм сурсан байгаа. Мөн дараа нь ч гэсэн одоо сурах бас асуух зүйл бас олно. Тэгээд ингээд хорон болгонд ингээд юм асуухад манай одоо Голомт Капиталын хамт олон маш дэлгэрэнгүй тийм амар завгүй байсан ч гэсэн манай дадлагын оюутнууд өөрсдийн гэсэн тийм хугацааг гаргаад сургаад заагаад амар тийм гоё одоо харилцаатай ёс зүйтэй. Тэгээд энэ нь надад амар таалагдсан. Тэгээд эндээ маш их баярлснаа бас илэрхийлмээр байна. Би анх хамт ажиллаж байгаа хүмүүс маш завгүй тэднээс мэдээлэл асуугаад за өөрийнх нь мэдгүй байгаа зүйлийг асуухад маш хүндрэлтэй гэж яг өөртөө тийм бодол гаргаад ирсэн байсан. За тэгээд яг аргагүй ихэнд яг асуудал гарч ирээд асуудлыг асуухад яг ерөөсөө төвөгшөөхгүйгээр маш өөрийнхөө мэдлэгээс бүр амар мэдлэгийг бүрэн гүйцэд бидэртээ маш сайхан илтгээр хуваалцад маш их баярлж байсан. Дадлага хийх боломжоор нь маш сайн хангаж өгвөл зүгээр юм шиг санагдсан. Босод одоо хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Голомт Капиталаас жишээ аваад яг энэ дадлагын бүрэн бүтэн системчлэгдсэн хөтөлбөрийг бий болгоод оюутнуудад санал болговол за дадлага хийх тэр үйл явц нь илүү илбэгшиж ирэх байх гэж би бодож байна. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын чиг компаниас л яг үн цасны компани чиглэлээр явж байгаа оюутнууд бол яг өөрийгөө голлохгүй яг өөрийнхөө бүх зүйлүүдийг ингээд хичээгээд дайшлаад яг CV-гээ явуулаад үзээрэй. Тэгээ хэрвээ тэнцсэн юм бол ингээд яг өөрөө яг сайн бүх зүйл дээр ингээд хичээж ажиллаарай л гэж хэлээ та. Ерөнхийдөө ингээд оюутанд амар их хэлтэй өгөөчтэй энэ ирээдүйд дадлагажих хөтөлбөрийг зориулсан ингээд ерөнхийдөө Голомт Капитал үн цасны компанид баярлалаа. Тэгээ ерөнхийдөө мэдгүй байсан зүйлүүдэд шууд асуухад хариулж өгсөн хамт олонтой зүйлс хэрэгтэй. Баярлалаа. Их зүйл сурч авсан.